бичгэрэж Осоо заяатай Монгол түмнийхийн зохион байгуулан явуулж буй Монголын сайхан бичигдэн 2016 асаж манддаг алтан шаргал нарыг ардын сайхан дуугаараа мөргөж авчирдаг гийж манддаг эгийн тэргэл сарыг сайхны өрөөтэй хамтдсан дуртам сайхан хэмээх гоцон дуучин уртын дууч амар амгаланг айлтган мэдчилье. Өнөөдрийн уралдаанд шалгарч энэ удаагийн уралдаанд за танд баярлалаа хүссэн. За мөн Монгол үндэсний бичиг зэрэг сан гэж буйнтаа их хэлвчгэрэн гэнгарсан ирээдүйн хэлвчгийн алдарснуудын нэг болох 15 дугаар дунд сургуулийн 12 байнгын сурагч ерөнхий боловсролын сургуулиуд дүүргээд Монголын Этногчдын баяр хөөргийг сайхан Монгол орныг налтан босгоос шарам нямбуу ухааны байнгын хорооны дарга инх хамгаалан гишүүн таныг дэд байрын шагнал хүртсэн байна. Хүмүүн бичиг сонин үүсгэн байгуулагдаад 5 ондоо хүрч байх тэр цаг үеэс эхлэн Монголын сайхан бичигдэн хэмээх улсын хэмжээний томоохон уралдааныг тус сонины ахмад ажилтнууд, ууган ажилтнууд санаачлан анх үүсгэснээс хойш өнөөдөр яг 20 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын сайхан бичигдэн хэмээх энэ уралдаан бол Монгол улсын монгол бичигтнүүдийн хамгийн том уралдаан болж зөвхөн Монгол эх орон дээр төдийгүй дэлхийн өнцөг болон бүрд оршин суугаа Монгол туурхтнууд маань бичиг соёлоор оролцдог олон улсын хэмжээний уралдаан болтлоо өргөжиж уралдааны бүтээлүүдээр үе үеийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргахад уран зургийн галерей хүмүүн бичиг сонины ганцхан өрөөнд багтахааргүй хэмжээний өв сан хоримтлсан билээ. За өнөө жилийн сайхан бичигтний уралдааны зарим онцлогоос дурдвал 20 жилийн түүхэн уралдаан боллоо. Монгол улсын 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн дотроос за Хинтээ аймаг, Говь Сөмбөр аймаг, Говь Алтай аймагаас бусад бүх аймагаас оролцогчид бүтээлээ ирүүлсэн. За дурдсан 3 аймаг бол бас Монгол бичигтэй жоохон хойр хандж байгаа гэсэн үг байж магадгүй. За ингээд нийтдээ уралдааны 7 ангиллалд 700 гаруй давхарцсан тоогоор сайхан бичигтнүүд маань өрсөлдөж шинэ оны босгон дээр аваргууд нь шалгарсан юм аа. За Монгол улсын их хурлаас батлан мөрдөж байгаа Монгол хэлний тухай шинэ хуульд тусгасны дагуу 2025 оноос эхлэн Монгол улс төрийнхөө бүх албан хэргийг Монгол бичгээр хослуулан хөтлөхөд бэлтгэж байгаа. Энэ цаг үед Монгол бичгээрх цорын ганц хэвлэл хүмүүн бичих сонин ганц сонин гэж ганцдахааргүй юм ачааг үүрж
сайхан бичигтний энэ уралдааныг гэхэд 20 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулсан. За энд бол зарим жил санхүү ивент идэх байгууллага олдохгүй бас зарим бэрхшээл зовлон тохиолдож исэн боловч 20 жил тасралтгүй явуулж өдий хөрлөө. Айлтхан мэдчилж байна. Тэгээд жил бүхэн бас энэ Монголын сайхан бичигтэн гэдэг энэ уралдааныг үзэсгэлэн ингээд зохион байгуулдаг энэ жил 20 жил болж байгаа юм байна. 20 жилийн хугацаанд бас цаг хугацаа нэлээд их явж энэ хугацаанд Монгол бичгийн одоо сайхан бичигтэн болсон олон хүмүүс Монгол бичгээр одоо уншдаг, Монгол бичгээр бичдэг ийм хүмүүсийн тоо игнэ бол өдрөөс өдөрт ихсэж байгаа юм байна гэж бас би хараад их бахархаж сууж байна. Яг гэвэл жил бүхэн бас энэ уралдаан тэмцээнд нэг оролцохыг бас би өөрөө хүсдэг, эрмэлздэг. Тэгээ сая манай хүмүүн бичих сонины маань эрхлэгч хэлж байна 25 жил одоо болж байгаа гэж хүмүүн бичих сонин байгуулагдаад. Тэгээ би бас энэ сонинтой энэ Монцамын агентлагтай бас холбоотой юм байгаа. Тэгээ 92 онд Ленинград их сургууль төгсөж ирээд ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дараагаад Монцамын агентлаг маань тэр үед ил товчоо сонин хүмүүн бичих гэж хоёр сонин гаргаж эхэлж байсан. Тэгээд хариуцлагатай нарийн бичгийн дараагаар ажиллаж за яг анхных нь энэ сайхан бичигтэн үзэсгэлэн зохион байгуулахад одоо оролцож байсан. Тэгээд Галдангуй тийм ээ хүмүүн бичих сонины анхны эрхлэгч Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн Галдангуй манай Чамаа багш за Ц Шагдар сүрэн доктор Акимгуй гэдэг ингээд олон сайхан хүмүүс энэ сан санаачлагаар энэ тэмцээнийг энэ үзэсгэлэн анх зохион байгуулж байсан одоо ингээ 20 жил болсон байна. Энэ тэр мөчийг одоо санахад их сайхан байна. Тэгээд 2012-оос 16 онд улсын их хурлын чуулганаар өнгөрсөн одоо улсын их хурлын чуулганаар Монгол хэлний тухай хууль батлагдаж гарсан байгаа. Тэгээд энэ хуулиар бол одоо бид нар монголчууд 2025 он гэхэд хос бичгтэн болох ёстой. Маш их том зорилт. Тэгээд хос бичгтэн болоход бол 3 сая монголчууд бид нар бүгдээрээ хүсэж ээж, бүгдээрээ эрмэлзэж ээж, бүгдээрээ хүчин чармаалт гаргаж ээж ингээд хос бичгтэн ард түмэн болно. Гэхдээ 8 жилийн дараа хос бичгтэн болно. Энэ дээр бол маш их тийм бэлтгэл ажил биднэрт хэрэгтэй, маш их хүсэл хэрэгтэй, эрмэлзэл хэрэгтэй, чармаалт хэрэгтэй. Ганцхан одоо төр бол энийг өөрөө хийж гүйцэтгэж дийлэхгүй. Тийм учраас Монгол хүн бүрийн одоо хүсэж байгаа, эрмэлзэж байгаа юм том зорилт юм аа гэдгийг бас би дахиж хэлье гэж бодож байна. За ингээд энэ тэмцээн маань бас олон улсын тэмцээн болсон гэж хэлж байна. Их бахархаж байна. Хуучин дандаа хөдөөний аймагудаас цөөн хэдэн аймагаас ордог байсан бол одоо 21 аймаг тэгээд цаашлаад олон улсын ийм оролцогч болж байгаа. Өргөн дэлгэр ийм сайхан үзэсгэлэн уралдаан болж байгаад их туйл их бахархаж байна. Ингээд энэ тэмцээнд оролцсон бүх хүмүүстээ нийт 700 гаруй хүмүүс оролцсон юм байна. Тэгээд энэ бүх хүмүүстээ Монголынхаа түүх соёл уламжлалыг ингээд авч үлдээх түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа та бүхэндээ маш их талархаж байгаа одоо банкны орныхаа нэрийн өмнөөс хэлж ажлын хөндөр амжилт хүсье өрөөё. Тэгээд 20 жилийн турш бас энэ үзэсгэлэн тасралтгүй авч зохион байгуулж байгаа Монцамын агентлаг за хүмүүн бичих сонныхаа хамт олон манай Монголын бичих соёлын хүмүүн одоо том гүйш болсон, их гүйшүүд болсон энэ эрдэмтэд мэрэгд та бүхэндээ мөн залуу үе, дунд үеийн хойч үеийнхэн та бүхэндээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээрэй. Монгол маань одоо энэ мөнгөд бадар мандах болтугай, Монгол бичих маань энэ мөнгөд бадар мандах болтугай.